Өнөөдөр Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв байгуулагдсны 50 жилийн өд тохиож байна. Ice Global телевизийн зүгээс эрхэм хамтрагч та бүхэндээ жинстгэлийн талархал илэрхийлж баярын мэнд хүргье. Сайн байцгаана үзэгчдээ Global мэдээ эхэлж байна. Студид хөтлөгч Гамбатын Баасанс руу ажиллаж байна. Анхаарлаа хандуулна. Манай улсын онгорсоор 21 мянга орчим жуулчин хүлээ аваад байна. Жуулчин урсгал идэвхтэй хадгалагдж байна. Чингэлтэй дүүргийн 65 айл өрх хийн түвшний халаагуурт бүрэн шилжлээ. Төрийн эмчийн компаниудыг хувьчлахдаа дүр үсгэж огт болохгүй гэж эдийн засагч даваад орж үзэж байна. Засан дээрх алимнууд Оросын эртний Преславл-Залесский хотод агаарын бөмбөлгийн над боллоо. Манай улсын онгорсоор 21 мянга орчим жуулчин хүлээ аваад байна. Оны эхнээс инхүү хандлттай байгаа нь өвлийн аялал жуулчлалын бодит үр дүн гэж мэрэгчлэтнүүд үзэж байна. Өнгөрсөн онд жуулчдын оргил үе зуны улиралд тохиож байжээ. Харин 2026 он 20 мянга давсан үзүүлэлттэй амжилттай эхэлж байна. Энэ нь өвлийн аялал жуулчлал бодит үр дүнгөө хүчбийг илтгэнэ. Өвлийн фестивал соёлын ивент, байгалийн онцгой аялал зэрэг нь манай улсыг дөрвөн улирлын туршид таниулахад чухал нөлөө үзүүлж байна хэмээн аялал жуулчлалын нийцэн холбооноос мэдээлж байна. 2026 оны 1-р сарын байдлаар нийт 21,066 жуулчин Орос улбаны улсаас 9,209, бүгд найрамдах Хятад ард улс 7161, бүгд найрамдах Солонгос улс 1353, Герман 554, Япон 462, Казахстан 303, Америк нэгдсэн улс 291, Турк 182, Беларусь 175, Филиппин 175, Австрали 120, Франц 110, Их Британи 89, Вьетнам 53, Канада 49, Энэтхэг 48, Өмнөд Африк 44, Хонконг 41, Узбекистан 41, Индонез 36 жуулчин тус ирээд байна. Агарын бохирдлыг бууруулах, айл өрхийн амьдрах орчныг сайжруулах зорилтын хүрээнд Чингэлтэй дүүргийн айл өрхийг хийн түвшний халаалтын системд үе шаттай шилжүүлж байна. Өдөр шөнийн горимтой дулаан мэдэрч автоматар асаж унтардаг ухаалаг хийн зуухыг тус дүүргийн 3100 гаруй айл өрхөд сүрлүүлэх ажил үргэлжилж байна. Манай улс энэ үеэс анх удаа гэр хорооллын айл өрхийн халаалт дулааны хийн түвшээр шийдэх аргыг нэвтрүүлэх гэж байна. Мөн уг аргыг хэрэглэхийн өмнө гэр байшингийн дулаан хадлагдлыг арилгах, аюулгүй байдлын сургалтын амрагдах шаардлага тавьсан. Одоо уг шаардлагыг хангасан тус дүүргийн 400 орчим айл өрхөд хийн түвшрөө шилжих саналыг тавиад байна. Эхний айлчин 65 өрхийн халаагуурт бүрэн шилжжээ. Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд газын халаагуурын шилжүүлэх эд ажил маань өрнөж байна. Энэ маань 1 сарын 5-ны өдөр хэрэгжсэн. Одоогийн байдлаар манай хорооны нэг 65 орчим айл өрхүүдэд газын халаагуур суулгаад байна. За хорон маань бол одоо гэр чип багц буюу дулаалгын багцаар нэг гэр сууцанд 281 өрх хамрагдсан. Байшин одоо дулаалганд болохоор 170 орчим өрх байшин маань хамрагдсан байгаа. За энэ хамрагдсан айл өрхүүдтэй бол энэ газан халаагуураа суйрлуулах ажил маань эд өрнөж байна. За мэдээж одоо газан халаагуур маань бол айл өрхийн одоо цэвэр одоо аюулгүй юм орчинд одоо амьдрах нөхцөлийг бол нэлээдгүй сайн бүрдүүлж байгаа. Айлууд маань одоогоор бол одоо маш сайхан сэтгэл хангалуун одоо эрийг сайхан мэдээлэлтэй байна. Албаныхны мэдээлснээр Баянгол Чингэлтэй дүүргийн 5 хорооны 5,000 айлд хийн халаагуурын зугыг байршуулна. Эдгээр зугыг бүгд найрамд хятадд улсын Хайр болон Хайсенс компани манай улсын онцлог тохируулан үйлдвэрлэжээ. Хийн халаагуур шилжсэн айл өрхийн хэрэгцээг хангах хийн түвш түгээх нийт 24 цаг байгуулна. Үүнээс одоогоор 2 нь ашиглалтанд орсон байна. Эх сард үлдсэн бүрэн ашиглалтанд орох юм байна. Анхол нүүр төлж явахт бол одоо яах вэ? Их бохор заваан тэгээд нүүрс унтарчтараа хүйтэн тийм хондог байсан. За тэгээд би дараагаар нь бол одоо хүүхэд захиргаан халаагуур авч өгөөд тэр захиргаан халаагуур нь бол үнэндээ дулаахан сайхан сэвэрхэн байсан. Тэгэхдээ үнийн төлөхөд бол хэцүү байлаа. Сард бол зарим сард бол 300 хэд гарна, заримдаа нь 200 хэд гарна. Тэр айлын захиргаан ашиглалтнаас болдгоо шиг байгаа юм. Одоо тэгээ энэ халаагуурыг бол авсан, энэ халаагуур бол үнэндээ сайхан халаагуур байна. Тэгтээ ганц юм бохол жоохон дуу чимээгтэй юм шөнө унтахт бол. Тэрнээс бусдаар юм бол үнэн сайхан эд байна.
Улаанбаатар хотын агаарын бохирлын 55.6% нь гэр хорооллын яндангаас 27.8% нь автомашинаас гарч байна. Мөн удааны их усрын 80-85% нь гэр хорооллын яндан машины утаа гэсэн судалгаа бий. Тиймээс нийслэлийн зүгээс 40 мянган айлыг хийн түвшинд шилжүүлэхээр ажиллаж байна. Цааш төслийг үе шатаа хэрэгжүүлж 110 мянган айлын яндан буулгаж хийн түвшинд бүрэн шилжүүлэх юм. Жанжуудаж Баттар, Евгений Павлов, Брюсуран Марлма, Ice Global. Үзэгчдээ үргэлжлүүлэн цөөн хормын мэдээг хүргье. Ерөнхий сайд Зандан шатаар телевизийн эфирээр олон нийтэд шууд ярилцсанаа. Ерөнхий сайдаас асуух асуултыг e-Mongolia d.gov.cg сайт 1111 төвөөр дамжуулан авч байна. 1111 төвд утсаар холбогдож асуултаа өгөх бол e-Mongolia d.gov.cg сайтад Монгол Улсын ерөнхий сайд Зандан шатраас асуух асуулт саналаа ирүүлнэ үү гэж гарч ирэхэд асуулт болон саналаа бичиж холбоо барих дугаараа оруулан санал илгээх товчийг давна. Ерөнхий сайдаас асууя шууд ярилцлага энэ Бямб гарагийн 17-оос 20 цагийн хооронд Монгол Үндэсний олон нийтийн радио телевизээр шууд нэвтрэнэ. Хэд өдрөгтэй холбоотой нийслэлийн орон сууцны дулаан хангамжийн хэмийг нэмэхэр болжээ. Тодорхойлбол дулааны бүх станцны сүлжээний халууныг 120 хэм байгааг 122 хэм болгоно. Түүнчлэн 2 дугаар хэлхээний температурыг 70 хүртэлх хэмээр нэмэхээр төлөвлөсөн байна. Уг асуудлыг орон сууцны удирдах газар болон орон сууцны хувийн конторуудтай зөвшөлдөж байна. Иргэн EDM нар нь 2022 оноос Poker 2 аппликейшнд MC Club Global гэх нэртэй мөрөөдөө тоглоомын өрөөг ажиллуулж хүмүүс хөлслөн үйл ажиллагаа явуулж байснаас гадна олсон мөнгөөрөө өндөр үнэлгээ бүхий тээврийг хэрэгсэл үл хөдлөх хөрөнгө худалдан авч мөнгө угаасан байна. Түүнчлэн олсон ашиг орлогоо нуун далтлах зорилгоор 3.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, цуслангийн байшин, 4000 м2 газар, захим тоглоомын газар худалдан авсан байж болцсошгүйг урьдчилсан байдлаар тогтоожээ. Дэргэд та бүхэн захин мөрөөдөд тоглоом тоглоснороо өөрийн эд хөрөнгө, цаг хугацаа, үнэтлэлсээ залилагч нарт алдаж тэдний амьдралын их усрыг бий болгож байгаагаа ухамсарлан энэ төрлийн гэмт хэрэгт оролцохгүй байж болцсошгүй эрсдлээс урьдчилан сэргийлнэ. Дүнжингарав хаврын морин уралдааныг эргэн сэргээхээр болжээ. Уралдааныг их нас, соёолн нас, сонгомол дунд нас гэсэн ангиллаар эх 5 дугаар сарын 1-нд зохион байгуулахаар тогтсон байна. Хаврын морин уралдааныг орон нутаг өөрөө мэдэж шийддэг болсны дагуу Монголын морин спорт уяачдын холбооноос ийм шийдвэр гаргажээ. Нэгдүгээр улирлын сурагчдын амралт Улаанбаатар хот орон нутагт ялгууртай хэрэгжиж байна. Тодорхойлбол орон нутагт сурагчдын амралт энэ сарын 17-нд дуусгар болж 19-ноос хичээлнэ. Харин нийслэлийн ахлах ангийнхны хичээл хэдийнэ захимаар хэлсэн. 26-наас бүх анги танхимаар хичээлнэ. Ханиуд томооны нөхцөл байдал болоод мал төлөлөх үеийг харгалзан сурагчдын амралтыг ийхүү ялгууртай тогтоожээ. Улаанбаатар хотын байгалийн түүхийн музейд тун сонирхолтой үзэсгэлэн гарч байна. Энэ бол газар доор 42 мянган жил болсон зааны тугал Люба юм. Любаг нэгэн цаа буг маллагч санамсаргүй байдлаар олж илрүүлснээс хойш тэрээр дэлхийг тойрон аялж байна. Хэдэн мянган жилийн настай ч саяхан төрсөн мэт харагдах Люба улаанбаатарчуудыг гайхшруулж байна. Төрийн өмчийн компаниудыг хувьчлах асуудлыг үеийн үед ярьсаар ирсэн. Гэвч янз бүрийн шалтгааны улмаас шийдэгдэхгүй байсаар өнөг хүрсэн. За энэ асуудлаар мэрэгжлийн хүнээс тодрууллаа. Төрийн өмчийн компаниудын тоог цөөлж, хувьчлалыг эрчимжүүлэн, засаглалыг сайжруулах асуудал үе-үеийн парламент дээр эргэцээр ирсэн. Харамсалтай нь 2 парламент дамжиж өнөө хүртэл шийдэгдээгүй хэвээр байна. Эдийн засагчдын зүгээс уг хувьчлалыг хийхдээ дүрс игсэн байдлаар хийж огт болохгүйг хэлж байна. Тэгэхээр төрийн өмчийн компаниудыг хувьчлах асуудал бол одоо миний мэдж байгаа сүүлийн 2 парламентын доод 3 дахь том асуудал болж орж ирж байна шүү дээ. За тэгэхээр мэдээж одоо хүн болгон төрийн өмчт компаниудын үйл ажиллагаа бол энэ манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж ийн гэдэгтээ санал нэг байгаа. Тэгвэл энэндээс гарах арга зам бол мэдээж хувьчлагын замаар гарна гэж ингэж үзэж байгаа. Гэхдээ бодит байдлыг ингээд ухаад харах юм бол энэ дээр бид нар биш алдагдaltaа ажиллаж байгаа компаниудыг шууд хувьчлагаасаа илүүтэйгээр засаглалыг сайжруулах, ил тод байдлыг сайжруулах, за менежментийн одоо төрийн өмчт компаниудын менежментийг сайжруулж хувьчлахгүй бол энэ зүгээр дүр хэссэн ийм асуудал болж хуурна. Мэдээж одоо улс орны эдийн засаг хүнд байгаа, төсөв хүнд байгаатай холбоотойгоор нэг 5-10 ч юм уу 20% нь хувьчлаад
тодорхой мөнгө гаргаад энэ төсв рүү оруулах ийм одоо хөөрхөн жижиг арга зал хэрэгжилж байгаа гэж би харж байгаа. Эдийн засагчид төрөмжийн компаниудыг хувьчлахдаа тухайн байгууллагын менежментийг сайжруулсны дараагаар хувьчлах ёстой гэж үзэж байна. Тодорхойлбол эрх баригч намаас хараат бус хүмүүсээр удирдуулж засаглалыг нь сайжруулахгүй бол зүгээр л дүрсгсэн хувьчлал болдог. Ямар ч үр дүн гарахгүй гэсэн байр суурьтай байна. Үүний бодит жишээ нь Төрийн банкны хувьчлал бөгөөд хэдэн жилийн өмнө тус банкны 5% хувьчилсан боловч энэ нь хурамч дүрсгсэн хувьчлал болсон гэж үзэж байна. За Дэлхийн банк олон улсын валютын сангууд юу гэдэг вэ? Хувьчлах нь зөв. Гэхдээ бодит үнэлгээтэй болох ёстой. Наад удирдлага нь зөв зүйтэй байх ёстой. Улс төрчид байх ёсгүй. Түүцэд нь бол юу гэдэг бие даасан хараат эдийн засгчд байх ёстой. Тодорхой хэмжээний эдийн засгийн мэдлэгтэй хүмүүс байх ёстой болохоос биш. Түүнээс биш зүгээр ингээд сонгуульд орилж хашгирж явж байсан юугөөч мэдгүй түүч адлуулж үзэг хүмүүсийг тэр том компаниудаар авчиад явахаар өнөөдрийн нөхцөл байдал бол асар хүнд байгаа шүү дээ. Одоо баг 25 их найдын төрөмжт компаниудын өр. Монгол улсын засгийн газрын өр нэг 45 их найд байж талаас илүү хувь нь төрөмжт компаниуд одоо тавьдсан. Энэ дээр ямар ч хяналт байдаггүй. Аудитын байгууллага нь бол одоо ирэх барьж байгаа намын нэрийн дор байдаг. Бүгдөө ийм одоо ил тод биш ийм байдалтай нөхцөлд бол хувьчлал хийх бол туйлын буруу гэж ингэж би харж байгаа. Төрөмжийн компаниудын багахан хувийг хувьчилбал энэ нь хурамч хувьчил болно гэж Дэлхийн банк, олон улсын валютын сангийн мэргэжилтнүүд үздэг. Тиймээс хувьчлахдаа санхүүгийн сахилга батыг хамгийн түрүүнд сайжруулах ёстой байдаг. Мөн намын харьяалалтай хүмүүс удирдвал улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлж ямар ч үр ашиггүй байгууллага болж хувирдаг гэдгийг онцолж байна. Жанживдэрч Баттерч, Евгений Павлов, Пүрүсрэн Марлма, Ice Global. Монголын театрын музейд гарч байгаа өвлийн үзэсгэлэнт дэлгэсэн бүтээлүүд үзэгчдийг бясалгалын транс байдалд хөтлөнө. Архангай аймгаас ирсэн зохион байгуулагчид хотын иргэдийг буддын ухаан, байгаль урлагийн синтезээс бүрдсэн экзистенциал уур амьсгалд 2 дахь удаага умбуулж байна. Монголын контемпорари урлагийн нарийн нууцлаг ертөнцид Ice Global телевизийн зураг авалтын баг зочлолоо. Зураач бат жаргалын сэтгэл татам уран зургууд бясалгал дэлийг өнгө альсаараа үзэгчдийг алмаар болно. Контемпорари чиглэлээр бүтээсэн түүний шилдэг бүтээлийг энд дэлгэжээ. Эдгээр зургууд Архангай нутгийн үзэсгэлэнт байглаас урам авч хинтхийн нандин нууцлаг орон зайд аялахыг өрн дуудана. Манайх Архангай аймгийн цагаан самын халуун аршаан дээр бол буддист кемп ажилладаг. Энэхүү буддист кемп маань бол өөрөө соёл одоо тийм ээ гар урлыг ерөөхдөө голчилсан аялал жуулчлалд одоо бас энэ гар урлаар бас хүрэх амрагч нарт бас гар урлыг бас таниулах, Монголынхаа өв соёлыг бас таниулах зорилготой. Үзэсгэлэнд 5 уран бүтээлчийн нийт 108 бүтээл дэлгэгдэжээ. 108 гэдэг нь буддын ухаанд онцгойлон шүтэгддэг бэлэгдлийн нууцлаг тоо юм. Эдгээр бүтээлийн дунд залуу уран бүтээлч Жаргал сайхны мөнх очрын модон урлын бүтээлч багтсан байна. Залууран дархан сэтгэл догтлолоо нуусангүй. Сэтгэл маш өндөр байна. Сандарна уу? Жоохон сандарч байна. Яагаад? Анхных болохоор тэгэл. Жоохон сандарчлаа. Гэтэ зүгээрээ. Үзэсгэлэн зохион байгуулагч Зогточир Ламтан энэтхэг улсад шашны боловсрал эзэмшсэн бөгөөд зөвлөө үеийн бүтээлүүдээ ч үзэгчдэд толилуулжээ.
Таны ард энэ байсан зургууд нь ямар утгатай зургууд вэ? Энэ болохоор мантра мандала гэдэг одоо мантра буюу бурхны таринаар бүтээсэн одоо мандала гэж байгаа. Бүтээлийн нэр нь бол мандала, мантра мандала. Энэ маань өөрөө тухайн одоо бурхныхаа зүрхэн тариныг тойруулж одоо ингэ бичээд өөрийнх нь одоо тухайн бурхныхаа хөрөнгө үсгийг өргөн лагшингийнх нь өнгө эднэрийг одоо ерөөхдөө буулгаад бүтээсэн бүтээл байгаа. Үзэсгэлэнгийн зорилго нь буддын хөршүүн догматик сургаал бус хүмүүст амар амгалан өөрийгөө танин мэдхийн баяр баясгалыг бэлгэлдэг амьд Монгол уламжлал болохыг харуулхад оршиж байна. За минийх одоо болохоор модын эдлэл урлал буюу одоо тэгээд зөмбөр урлал гэж ярьж байгаа. Ер нь бол яг зөмбөр урлал одоо буддын одоо тийм ээ хязаа сүм хийд тийм зүйлтэй одоогор байгаа. Хэрэглэн төлөх нэг тийм бүрэмс орж ирчээгүй нэрэ. Яг хуучин үед л байсан. Ихтэй одоо бол тэрийг дэлгэрүүлэх гээд хүмүүс таниулах гээд яг тэгээ явж байгаа. Зөмбөр урлал хийгээд. Театрын музей дэлгэсэн өвлийн үзэсгэлэнг үн төлбөргүй үзэх боломжтой. Амралтын өдрүүдэд урлаачид, уран бүтээлчдээс суралцах сургалт, мастер классууд зохион байгуулагдана. Үзэсгэлэн 1-р сарын 23-нд дуустал үргэлжилнэ. Оросын эртний Преславл-Залесский хотод халуун агаарын бөмбөлгийн наадам зохион байгуулагдлаа. Ягаад уг наадмыг засан дээрх алимнууд гэж нэрлсэн талаар яг одоо өгүүлье. Анхаар энэ сурвалжлагыг үзсний дараа танд нисэх хүсэл заавал төрнө. Өвлийн улиралд зөвхөн цан, тишүүр, чаргаар гулхаа зогсохгүй халуун агаарын бөмбөлгөөрч нисэж болдог. Засан дээрх алимнууд нэртэй агаарын бөмбөлгийн 21 дахь удаагийн наадам Москвагийн оролцоох Преславл-Залесский хотод саяхан болж өнгөрлөө. Энэ уламжлал аль эрт Суздал хот үүссэн юм. Нислэгээр зам гарч сонирхолтой зүйл сэдж болох талаар ярилцаж явбал радиогоор Оросын дуучин Михаил Муромовын Засан дээрх алимнууд гэдэг дуу ихшгэлсэн. Энэ нэлээд олон жилийн өмнөх явдал л да. Тэр цагаас хойш энэ наадмыг зохион байгуулсаар ирсэн. Үнэхээр ч засан цагаан тал тунд хөвөх том тод өнгийн бөмбөлгүүд засан дээрх жижиг алим шиг харагдана. Харин анх удаа нисэж буй хүмүүсийн ярьж буйгаар нисэх огт аимшигтай биш гин. Би маш удаан хугацаанд нисхийг мөрөөдөж ирсэн. Мэдээж анхны нислэг маань өвөл болно гэж бодоогүй. Улирал болгоноор л бэлдэж зориглоогүй явсаар байгаад шинэ жилийн амралтаар шийдсэн. Үнэхээр гайхалтай. Үгээр эхлэхэд бэрх сэтгэл төрсөн. Эхэндээ жаахан догдолсон ч эцэст нь огт аюулгүй маш тухтай гэдгийг ойлгосон. Дээр гарахад үнэхээр тухтай юм байна лээ. Газартай адилхан хэмтэй. Миний хамгийн их хайж байсан шиг хит хүйтэн салхитай огт биш. Ер нь маш сайхан сэтгэл төрлөө. Москва орчмын энэхүү наадам нь Орос даяар зохион байгуулагддаг халуун агаарын бөмбөлгийн их наадмын хүрээнд болж хэдэн өдөр үргэлжилсэн байна. Зохион байгуулагчид, жуулчид төрсөн өдрийн эзэд шинэхэн хосуудыг ч бөмбөлгөөр хөөргөжээ. Сейчас попробую я здесь сесть, потащим еще. Еще не сели! Ну почти. Сэргэй түжгүү, сансарооч, ган бот басан сүрэм, жанчөвдөрч, бот төрч, ган тулга, түг саяын жаргал, хүрвсрэм, барлма, рүглийн агентлагийн материалд тулгуурлав. Эрхэм үзэгчдээ та бүхэнд глобал мэдээлэл 5 гаругийн дугаараа хүргэлээ. Анхаарлаа хандуулан хамт байсанд баярлалаа. Баяртай.